За 57 дугаар зүйлийн 57-ийн 1-д шинжээж шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16-гийн 1 заасан үндэслэл байвал байцаан шийдэх ажиллагаанд оролцож болохгүй гэж 57 дугаар зүйл заасан байна. Тэгэхээр энэ үндэслэлийг та бас юу гэж ойлгож байгаа юм тийм ээ? 16-аас мэдээ уншиж өглөө шүү дээ. Ерөнхий байгууллагын акт дүгнэлт гарсан байна. 16-гийн ноттой зэрэг хэрвээ энэ юу чинь шинжилгээний объектын шинжилгээ хийж дүгнэлтээр шаардлага хангахгүй байгаа бол татгалзан гаргах шүү. Тийм. Татгалзан гаргах. Статистикийн багийн дүнгээс бол эрх хүүгийн байгууллагын дүгнэлт гарцсан гэж үзэж байгаа. Тэгээд энэ объект маань шаардлага хангасан гэж үзэж байгаа гэж би түрүүн танд бас тайлбарласан. Тэгвэл бид хэд акт дүгнэлт байна уу гэхээр байхгүй байна гэсэн. Акт дүгнэлт гэж та зөвхөн татварын акт дүгнэлт надаас асуусан. Эрх хүүгийн байгууллагын акт дүгнэлт гэдэгт үндэсний аудитын газрын дүгнэлт тайлан орноо гэж би үзээд байгаа. Тэр акт дүгнэлт байхгүй байхад яагаад дүгнэлт бичсэн юм бэ? Би байхгүй байгаа гэж үзэхгүй байгаа. За хаана байгаа тэр акт дүгнэлт чинь тэгээд Өчигдөр энд тайлан дүгнэлт гаргаад би харсан. үзүүлээд гэж. Өчигдөр үзүүлсэн би. Эсэргүүцэж байна. Үзүүлээд гэж. Энэ үзүүлээд гэж хаана байгаа ингээд ингэж тулгаж асуухаа байлаа. Энэ асуултуудыг эсэргүүцэж. Яхаараа үзүүлээд гэж бодсон болчихдөг юм. Объект үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Харин өөрөөр нэг асууж, ийм материал чинь байгаа юу, байхгүй юу? Одоо байна уу, байхгүй юу гэж хэлдэг юм уу? Асуулт арай өөрөөр тавил. Ингээд таныг одоо ийм шаардлага хангасан юунд дүгнэлт байна. Хэрвээ ийм байх бол татгалз, ийм байхгүй таны хурд олж байцааш хэлбэнд олсохгүй хууль ингээд бичсэн байхад та яагаад энэ зогсоод байгаа? Таны хэн зогсоод байгаа? Өнгөлөгч уучлаарай. Наад чи одоо яг бид нар энэ дээр сая тайлбар хэлсэн учраас та энийг мэтгэлцэн дээр гаргаж тавих. Би энэ танд хэлж байна. Таныг хэн энэ зогсоогоод байгаа юм бэ? Юу зогсоогоод байгаа юм таныг? Мөрдөн байцаагчийн эрх өөрийнх нь бүрэн эрхийн дагуу бид нар болохоор бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийх тийм тогтоол гарсан юм аа. Энэ тогтоолын дагуу би энэ зогсоод байгаа шүү дээ. Мөрдөн байцаагчийн тогтоол гарсан болоод шинжилгээний объектын шаардлага хамаагүй, татварын шалгалт орсон байгаагүй хамаагүй, олж болохгүй гэсэн заалт хамаагүй гэсэн хуулийн заалт байгаа юм. Би асуултанд хариулцсан гэж үзэж Тийм байна. хуулийн заалт байна уу? Тийм заалт байхгүй. Гэхдээ би таны саяны асуултанд хариулсан. Тэгэхээр та бол энэ зогсох сонирхол танд байна гэж үзэж болох уу? Болохгүй. Шүүгч эсэргүүцэж. Энэ гурван хүнийг таних уу? Энэ асуудалтай би нэг тайлбар хийж шүүгчээ. За бид нар бол хараад бас хонжлогийн одоо мэрэгжлийн шинжээчтэй. Энд ямар нэгэн ашиг сонирхол дагуулж үүрч ирээгүй. Бид нар энэ шинжилгээнийхээ дүгнэлтийн дагуу тодорхой хэмжээний хуулийн хариуцлага үүссэн. Дүгнэлт маань ямар нэгэн байдлаар бид нар хариуцлага хүлээн, бүрэн хүлээн хэний ч өмнө. Бид энд ямар нэгэн хүнийг явшлах гэж, ямар нэгэн хүнийг одоо буруу гар гүтэх гэж, хохирогч талж бай, шүүгдэгч талж бай энэ юуг бид нар ингэх гэж ирээгүй маа. Бид нар энэ шинжээч биш энэ мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу бид нар томилогдсон. Тэр томилолтын тогтоолын дагуу бид нар асуултанд хариулж тэр эдийн засгийн дүгнэлт гаргасан гэдгийг та сайн ойлгоорой. Энэ дээр ямар нэгэн ашиг сонирхол байхгүй, хэн нэгнийг буруутгах гээгүй. Хэрвээ энэ хоёр компани дээр бид нар ажиллаад энэ хоёр компанийн үйл ажиллагаа онц сайн байсан бол бид нар онц сайн байна л гэсэн дүгнэлтээ гаргаад ирэх байсан. Тийм учраас энэ бодит байдлыг бол та бүхэн ойлгох байхаа бид нар бидний дайрлуулаач гэж хэлсэн. За гаргасан шинжээчийн дүгнэлтийн хүрээнд л асуултаа тавиач л гэдэг ах шиг байна. Яг одоо өөрийнх нь ярьж байгааг би тодруулах гэдэг байгаа юм. Одоо энэ хүн ингэж яриад шүү дээ. Хэн нэгний эсрэг сонирхол байгаагүй, хэн нэгнийг буруутгах эсэгтэр би эргэлзээд байгаа байхгүй юу? Энийг чинь тодруулах гэдэг байгаа. Энийг чинь та нар хэлэхгүй бид нь хэлнэ. Ойлгож байна уу? Энийг чинь тодруулах гэдэг. За. Асуулт байна уу мгил зэрэмзээ мөлтэй. Энийг чинь тодруулах гэж асуугаад байна шүү. Дараагийн дугаарт 3 тогтоол байна. Төлөөлөн өдөртөө. Үн тогтоосон 3 тогтоол байна шүү дээ. 3 тогтоол 3 ингэ үзсэн үү? Үзсэн. Тэгээ эндээс тэр 8 сарын 8-ны тогтоолыг сонгож авсан шалтгаан нь юу вэ? 2013 оны 8 сарын 8-нд
Багнар уцаад компани төлөөлөл удирдах зөвлөл тодорхой хэмжээний албадын санал болгосон үн нэмэх асуудлыг авч хэлсэн юм байна лээ. Үүний дагуу тогтоол гаргасан. Энэ нь болохоор бүтээгдэхүүн тасварыг 30% нэмэгдүүлэх, 30% нэмэгдүүлэх тийм тогтоол гарсан байна. Энэ тогтоол маань болохоор Багнаараас бүтээгдэхүүн худалдаж авч байгаа бүх хэрэглэгчдэд хамааралтай юм байна. Яагаад сонгож авсан юм бэ гэсэн чинь. Энэ 3 ижил тогтоол байдаг шүү дээ. Энийг яагаад дундаас сонгож аваад байгаа юм бэ гэж би асуусан. Бидний шийдвэрийг хийх асуудал холбоотой учраас бид нэр сонгож авсан. Гүг алийг яагаад шалгуураа хэлж. Одоо 3 одоо жишээлбэл ингэж шүү дээ. 25,000 тогтоос 1 тогтоол. За энэ 27,500 тогтоос 1 тогтоол. За энэ 39,000 тогтоос 3 тогтоол байж байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар энийг сонгож аваад ш. Энийг сонгоод өмнөх тогтоолыг харьцуулж байгаа зөрүүгээр нөхөл гараад ш. Тэгэхээр энийг яагаад ингэ сонгож авсан юм бэ? Эцнийг шалтгаан байгаа ш. За энэ гэрээг бол ингээ харахад 2013 оны 9 сарын 27-ны өдөр хийгдсэн гэрээ байгаа. За энэ гэрээнээс өмнө бол үн нэмэх тухайд Багнар хувьцат компани төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоол нь гарсан байгаа юм. Тэгэхээр энэ гэрээтэй холбоотой яг энэ гэрээ хийгдэхээс өмнө гарсан тогтоол нь 13 оны 8 сарын 8-ны өдрийн тогтоол байгаа учраас энэ тогтоолыг сонгож авсан юм аа. Тэгвэл нөгөөдгөө нь яагаад үлдээчихэд байгаа? За нөгөө 2013 оны 11 сарын 1-ний өдрийн тогтоол нь бол гэрээ хийгдснээс хойш гарсан тогтоол учраас энийг үлдээчихэд байгаа. За тэгвэл гэрээ хийснээс хойш одоо 13 оны 11 сарын 1-ээс гişний тоон нүүрс нийлүүлэгдсэн байдаг. За тэр би материалаа тусад нь харж хэлэх шаардлагатай болно л доо. Хэлчихээрэй. Одоо тэгэхээр энэс хойш нийлүүлэгдсэн тэр юундаа чинь юу орсон уу? Та нар үнийн зөрүүний гаргаад байгаа том энэ юунд орсон байгаа юу? За яг энэ MGLSBD гэдэг компанийн хувьд 2013 оны 8 сарын 8-ны өдрийн тууцын тогтоолоор батлагдсан үнийн дүн болон 2013 оны 9 сарын 27-ны өдөр тус компанитай хийсэн гэрээний үнийн дүнгийн зөрүүгээр энэ үнийн дүнгийн зөрүү орж тооцогдсон байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл 2013 оны 9 сарын 27-наас хойших нийлүүлэгдсэн бүх гэрээг нөөцийг та нар 39,000-аар үржүүлж тийм үү? Тийм ээ. За үндслээ. За үндслэл нь юу вэ гэхээр 2013 оны 11 сарын 1-ний өдрийн гарсан тууцын тогтоол нь өөрөө. За нэг түн одоо дэлгсэн дээр харуулад байсан тийм. Нэгдүгээрт нь гэр хорооллын одоо энэ хүмүүст хөнгөлтэй нөөц салхтай холбоотойгоор 27,500 төгрөгөөр нийлүүлэхээ. За энэ нь гэрээ байгуулагдсан ёсоор гэсэн үг орсон байна. За хоёрдугаарт нь MGLSB компанийн удирдлагатай тус Багнар ХК компанийн удирдлага нь уулз одоо ярилцаж энэ одоо гэрээгээ хийгэрээ гэсэн тийм утга агуулга орсон байгаа. За энэ албан тууцын тогтоолын дагуу Багнар хувьцат компани гүйцэтгэх захирал нь MGLSB хувьцат компанид Израилийн тариалантай компанид албан тоод явуулсан байдгийг танаа гаргасан хүсэлтийн дагуу төлөөлөл удирдах зөвлөлөөс энэ үнийг зөвшөөрсөн учраас энэ албан тоодоор мэдэгдэж байна гэж албан тоод явуулсан байдгийг гэтэл энэ албан тоод нь B компанид явсан. D компанид яваагүй. Ийм учраас бид нар энэ D компаниг B компанид өгсөн зөвшөөрөлтөй энэ үнийн дүнгээр одоо нүүрс нийлүүлэх нь буруу юм аа гэж үзэж байгаа. За тэгвэл дараагийн асуулт. Энэ BD гэдэг хоёр компани байна шүү дээ. Эдний одоо нэрээр нийлүүлэгдэж байгаа нүүрс хаашаа очсон байсан юм? Дахиад судаа та. Хинд очсон байсан юм бэ? Эцсийн хэрэглэгч нь хэн авсан байсан юм? Одоо BD гэдэг компаниар дамжуулсан нь энэ эцсийн хэрэглэгч нь бол мэдээж гэр хорооллын иргэд. Тэгэхээр гэр хорооллын иргэдэд гэдэг энэ очсон юм. Энэ одоо 13 оны 11 сарын 1-ний өдрийн энэ тогтоолыг та нөхөд төгөлтөндөө орхиод байдаг юм очтой. Харин хэлж штэ би хоёрдугаар заалтан дээр нь MGLSB гэдэг компанитай уулзаж ярилцж энэ одоо асуудлаа шийдвэл танилцуулаа гэдэг ингээ гаргаад ирсэн байна. Энэ компанийн хувьд зориулж гаргасан тогтоол байна гэж үзсэн учраас тийм компанид хамааруулаагүй маа. Одоо ингэж штэ
хотын гэр хорооллын иргэдийг хөнгөлөлттэй үнээр За яг одоо энэ төлөөлөл удирдах зөвлөлийн энэ тогтоолын үг үсгийг тайлбарлах нь надад хамааралгүй хаа гэж би бодож байна. гоо та нар нэгийг нь болохоор юу яаж авчаад энийг болохоор тайлбар Нэгдүгээр наад тогтоол дээр чинь MGLS-B хязгаарлагдсан хариуцлагатай компани гэж дурдсан байгаа. 2013 оноос MGLS-B-D компани нүүрс аваад эхэлсэн байгаа. Тэгэхээр наадах чинь нэгдүгээр хамаарахгүй. Хоёрдугаар бид нар эдийн засгийн шинжилгээ хийсэн. Тийм болохоос ямар нэгэн эрх зүйн бичиг баримт нь шинжилгээ хийгээгүй учраас наад тогтоол чинь хүчин төгөлдөр мөн биш эсэх нь одоо энэ шүүхээр тогтоогдох байх гэж бид нар үзэж байгаа. Тэгвэл та нар энэ тогтоолыг яагаад 34 гэж үзэж байгаа? Адилхан тогтоол. Энийг яагаад 30 гэж үзэж байгаа? Шинжилгээ хийгээгүй юм болов? 8 сарын 8-нд гарсан туузын тогтоолын дагуу Багнаар хувьцаат компаниас гарч байгаа бүтээгдэхүүн бусад бүх хэрэглэгчдэд энэ туузын тогтоолын дагуу үнээрээ борлуулагдсан байгаа. Тийм учраас наад туузын тогтоолыг бид нэр хүчин төгөлөөр гэж үзэж байгаа. За энийг тэгвэл яагаад 30 гэж үзэж байгаа? Би сая үндэслэлээ хэллээ. Наадах чинь Яагаад 30 гэж үзээд байгаа? хүчингүү гэж бид нэр үзээгүй. Та буруу тайлбарлаж нам тулгаж асуугаад байна. Би хүчингүү гэж хэлээ. Наадах чинь хүчинтэй үг энд тодорхойлно хуулийн байгуул. Бид нар өөрсдөө бол тэгж үзэж тийм шинжилгээ гаргасан гэж хэлж байна. Ийм байх. Эдийн засгийн шинжилгээ. Шүүхөлтөнд дандаа би нэг хүсэлт хэлж. Өчтөрөөс хойш одоо би нэг нэлээ ярьлаа. Би өнөөдөр нэг тоо яриад эдэнтэй зөөлөх шаардлагагүй гэж ойлгож байна. Яагаад гэвэл зэрэг юунд ажиглагдаж байгаа нөхөр энэ нөхдүүд нэгдүгээр баримт материал аж дутуу үзсэн байна. Хоёрдугаарт ерөөсөө энэ хүмүүсийг буруутгах ийм зорилгоор дүгнэлт гаргасан гэдэг байдал ажиглагдаж байна. Одоо өчтөөс хойш тийм ярьж шít. Ингээ 3 тогтоол гараад ирэхээс дундаас нэг нь сугалж аваад одоо сая энэ бүхэнд ойлгомжтой болчихлоо шít. Нөгөөдгийн зүгээр хаяал тэр энэ баасан дор өмгөөлөгч гэсэн тодорхой асуусан. Тэгэхээр шүүхөрлөлтөөн энэ шинжээчдийн сэтгцийн одоо байдлыг шалгаж үзээч. Дүгнэлтээ одоо хурлаа завтарлаж байгаа хэлцээ тааж. Ийм одоо нэг талын юугаар одоо ингээд чинийг буруутгах гэсэн ийм л юм ажиглагдаад байна шүү дээ. 3 та дугаар байж байгаа. 3 ижил тогтоол барьсан байхад дундаас нэг нь сугалж авч нөгөөдөр нь 30-гүй. Эдийн засгийн шинжилгээ хийсэн гэж ярьж байгаа мөртлөө нөөдөө бид одоо ийм аахан дүгнэлт өгөх эрх байхгүй. Тэр хэмга ярьж илээ. Цацралгаа. Нэг талыг барьсан. Нэг талыг барьсан гэрээ гэж үздсэн гэж. Энэ бүгд чи юу гэхээр ерөөсөө энэ улсуудыг буруутгахыг гэсэн одоо ийм тийм юу яваад байна. Ийм учраас энэ хүмүүсийн сэтгцийн байдлыг үзье. Мэргэжлийн байгууллагаар үзүүлнэ. Одоогоор хар цууж байгаа үзэх шаардлагагүй гэдэг үг юм. Үнээр харамсалтай байна. Тайлбар хэллээ шүү. Тайлбар хэлээ. Шинжээчийн өмгөөлөгчийн хүсэлтэн дээр. За хэл. Би цэрэнжээ өмгөөлөгчийн хүсэлтийг маш үнэлэлтэй гэж үзээд байгаа. Би нэг асуултаа түрүүн 10 хэд 20 орчим асуусан. Тэгээ энэ хүмүүс хариулж өгдөг. Тэгээ би эндээс яагаад байгаа нь энэ хойд сууж байгаа цацрал энэ наан зогсож байгаа залуу бол ингээд шал өөр хамаа намаардаг асуулт өөр юм яриад ингээ яваад байдаг. Тэр энэ дээр яа харахгүй сэтгцэн шинжээч томилхон зүг баха. Тэгээд энэ хүн эрүүл байвал бид нар энэ хүн санаатаа ингэж яриад байгаа мó санамсаргүй ингэж яриад байгаа мó гэж гаргая. Би бүр затлаа шинжээчтэй бүр түрүүн 2-3 цаг нэг асуултанд хариулт авахгүй би 10-20 удаа асууж байгаа. Асуулт ойлгохгүй энэ ч ерөөсөө. Тэгээ энэ дээр би бол үндэслэлтэй өсөлт болчлоо гэж үзэж байна. Энийг хүлээж аваад шүүх бүрдүүн зөвлөлдөд энэ асуудлыг шийдэж үзэж байна. За зөвлөх шаардлагагүй энэ өсөлтийг хүлээж авахгүй. За хуралдаан цаашаа үргэлжлэн өмгөөлөгч асуултаа тавиад. Яагаад гэхээр өөртөө тусгаарлан ирэх шинжилгээ хийлгэх энэ үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагаар тусгай зөвшөөрөл авдаг гэж ойлгож байгаа. Тусгай ирэх авсан хүмүүс сэтгцэн үед эрүүл биш хүмүүс байдаг шүү дээ. Хаан тийм байна. Хойно шар хүмүүрч зөндөл байгаа шүү дээ. Заавал Тусгай ирэхтэй нэгтлэн боддог ч гэсэн сэтгцэн үед эрүүл биш хүмүүс байгаа шүү дээ. Тусгай зөвшөөрлөө үзүүлж болох уу?
Шүгч эсэргүүцэлтэй тайлбарж болох уу? За. Цэрэнжээ өмгөөлөгчийн эсэргүүцэж байгаа шалтгаан нь бол баримт дутуу, буруутгах зорилго, бүх хүнд ойлгомжтой нэг талыг барьсан. Энэ шинжээчийн дүгнэлтэн дээр өмгөөлөгч шууд одоо процесс явж байгаа үед дүгнэлт өгөх хэрэггүй. Дээрээс нь энэ баасан дөрвч өмгөөлөгчийн хувьд нэг асуултаа 20 удаа асуулаа гэж. За. Прокурор юу вэ? Наад чинь шийдсэн асуудал шүү дээ. За энэ өмгөөлөгчний гарч байгаа гэсэн асуудлыг хүлээж авахгүй. За сууж хүлээж авахгүй. Тайлбарлая. За хүлээж авахгүй. Хуралдааны чааш нь өргөжлүүлнэ. Өмгөөлөгчний асуултад шинжээчийг сэтгцийг шалгуулна гэсэн тийм юм байхгүй. За. Саж зөвшөөрлөө үзүүлж болох уу гэдэг дээр асуусан. Тусгай зөвшөөрөл бол энд авчраагүй. Хавц хэрэгт байхгүй. Хавц хэрэгт байгаа нөгөө байгаа ч гэж мод мэдэхгүй. Тэр талаас сайн мэдэхгүй байна. Үзэх болон байгаа бол үзүүлчих боломж байгаа л дээ. Энэ өмнө нь маань өөрсдөө аваад энэ тусгай зөвшөөрлөөр өмгөөлөгч нарт танилцуулах. Баярсан гэдэг хүний тусгай зөвшөөрөл юм уу? Таны цацрал За энэ зөвшөөрөл байдаг юм байна. За нөгөө 11 оны 13 оны 8 сарын 8-ны өдрийн тогтоолыг гаргаад хаш. Компьютер. Тийм тодруулж. За энэ дээр юу гэж тал нь хаашаа болж байна. Хоёр талаас нь авчих боломж байна. За энэ тогтоолын дагуу дүгнэлтээ гаргасан гэсэн тийм ээ. Зөв. Энэ 39 гэдэг та хаацсан. Энэ таана. Энэ тэр болон дагчдаг. 39 гэдэг тоо тэр ашаа бүгд байгаа байхгүй юу? 39 одоо би эдийн засгийн анализ хийсэн гэж ярьж шин мэрэгжлээ болсон. Тэгэхээр 39,000 гэдэг тоо нүүрсний үнэ дотор юу багтаад байна? гэдэг тоо дотор юу орж байна? Багнуур хувьцат компани хувьд энэ 39 мянга дотор юу бий багтаад байна гэсэн үг болоод байна тийм. За яг энэ Багнуур хувьцат компанины юу багтаахаар тооцоож гаргасныг бол би хараагүй учраас мэдэхгүй.
Багнуур хувьчид компани өөрснөө нүүрсээ энэ үнээр борлуулнаа гэж тогтоол гаргасан байгааг л би эндээс харж байна. За тэгэхээр энэ дээр эдийн засгийн шинжилгээ хийгдэг юм байна. Бидний одоо энэ шинжилгээ хийх хүрээ маань бол Багнуур хувьцаат компани энэ үн тогтоолтон дээр шинжилгээ хийх талаар ямар нэгэн одоо та нар Багнуур компаниг охироцсон байна гэдэг нь гаргаад байгаа шүү дээ. Тэгэхээр 39-ыг та нар задлах ёстой. Эдийн засгийн шинжилгээ гэдэг чинь тэрнээс хоёр тогтоолын тоог нэмж тавьчихад охирол тооцоож байж болохгүй шүү дээ. Эдийн засгийн шинжилгээ хийсэн гэж сая баяр сайхан хэлсэн. Эдийн засгийн шинжилгээ гэдэг бол өөр. Би Шүүгчээ эсэргүүцэж байна. эдийн засгийн шинжилгээ задлсан юм байгаа мó л гэж асуух гэдэг юм уу? эдийн засгийн шинжилгээ хийсэн юм уу? За 39 мянган төгрөгийг задлсан биднэрт байхгүй. Байхгүй. Тэгвэл эдийн засгийн шинжилгээ хийгээгүй байна гэж ойлгож болох уу? Болохгүй. За тэгвэл хийсэн юмаа тайлбарлаад өгөөч. Түрүүн тайлбарлаад би танд хариулсан үнийн зураг юунаас гаргаж ирсэн бэ гэдгээ. Би танаас өөр асуулт асууж шít. 39 гэдэг тооноор эдийн засгийн шинжилгээ хийсэн хийгээгүй гэлээ. Тэгэхээр эдийн засгийн шинжилгээ хийгээгүй гэж ойлгохгүй гэхээр болохгүй гэлээ. Тэгээ юу шинжилсэн юм бэ та нар? Юу шинжилсэн? Та үнийн зөрүү асуугаад байна л да. Үнийн зөрүү асуугаагүй баяр сайхан. Юу шинжилсэн юм бэ гэж асуусан. Багнуур компани төлөөлөлт өгөх зөвлөлөөс тогтоосон бүтээгдэхүүний үн, борлуулах бүтээгдэхүүний үн. За тэгээд энэ NGLSB D2 компани худалдаж авсан нүүрсний үн 2 төлөөлөлт өгөх зөвлөлийн тогтоолыг дагуу бол энэ үнийн дагуу хийгдэг юм аа. Тэгэд энэ тогтоолыг бол дууцын тогтоол бол компани одоо дээдсний хөдөлгөөний шийдвэр байгаа. Тийм учраас бид нэр энэ тогтоолоор тогтоогдсон үн зөрчигдсөн байна гэж энэ үнийн зөрүүг гаргаж ирсэн ба. Юу шинжилсэн бэ гэхээр үнийн зөрүү яриад байна. Саний би та нар эдийн засгийн шинжилгээ хийсэн гэдэг нь хариулсан би зөв ойлгосон байна уу ясаахан. Тэгээ эдийн засгийн шинжилгээ хийсэн юм уу хийгээгүй юм? Хийсэн. Тэгээ юунд дээр эдийн засгийн шинжилгээ хийсэн юм? За бидрийг тамилсан мөрдөн байцаагчаас бол энэ шинжээчд 50 асуултууд гэдэг асуултуудад өгөгдсөн байгаа. Энэ асуултын хүрээнд бид нэр шинжилгээгээ хийгээд дүнэлтэд гаргасан байгаа. Хэрвээ шаардлагатай бол би энэ 10 асуултуудыг уншиж өгч болно. Гоо би одоо ийм ойлгох. За одоо бүр бүгд бид бол одоо нэг юм бүр хүн болгоод л шүү дээ. Нүүрс хөтөлбөрийн хэрэгжижээ. Гэр хороолол тийм нүүрснийг одоо хоёр дохиор хэрэгжээд би эдий гэж компаниуд бүгд ойлгомжтой. Тийм үү? Тэгэхээр би та нарын дүгнэлтийг уншаад эдийн засгийн одоо шинжилгээ хийсэн үү гэж асууж байна. Эсвэл татварын шинжилгээ хийсэн юм уу? Эдийн засгийн шинжилгээ хийсэн юм уу? Нэгтлэн бодох бүртгэл энэ шинжилгээ хийсэн юм ингээд харагдахгүй байгаа учраас би тодруулах гэдэг байхгүй юу? Чи тусдаа шинжилгээнүүд шүү дээ. Энэ таарын хийх юм чинь тийм шүү. Тэгэхээр та нар эдийн засгийн шинжилгээ хийлээ гэж надад хэллээ шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн шинжилгээг бол юунд нь эдийн засгийн шинжилгээ хийсэн юм бэ гэхээр хоёр үнийн дүнгийн зөрөө яриад байгаа байхгүй юу? Би тодруулаад хариулж байгаа. За шүүхийн шинжилгээний хуулийн дээр эдийн засгийн шинжилгээ гэж байгаа. За энэ хуулийн хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайд болон сангийн сайдын хамтарсан 2010 оны 110-637 гэсэн тушаалаар эдийн засгийн шинжилгээ хийх журам гэж батлагдсан байгаа. За эдийн засгийн шинжилгээ хийх журмын 1-2-т шинжилгээ хийхдээ шүүхийн шинжилгээний тухай болон банк, төсөв, санхүү, нэгтлэн бодох бүртгэл, татвар, өмчийн холбогдлолтой хууль тогтоомжийг удирдлага болгоно гэж заасан байна. Энэ хүрээнд л бид шинжилгээгээ хийсэн. Тэрш би түрүүн бид бүгдээрээ сонсцсон. Тэг юуг шинжилсэн юм бэ гэж би асуусан. За түрүүн зөндөө хариулцууч одоо дахиж тэр надад хэлээ л дээ. Юуг шинжилгээ хийсэн юм гэхээр хоёр үнийн дүн хэллээ шүү дээ. Та яг надаас ямар хариулт авах гэдэг? Би аль Багнуурын эдийн засгийн шинжилгээ хийсэн юм уу? Эдний компанидаар эдийн засгийн шинжилгээ хийсэн юм уу? Аль хүн дээр нь хийсэн тэгвэл? Дүгнэлтэнд дурдгдсан байгаа та. Шүүгчээс сэргүүцлээ. Юу гэнэ? Ямар сэргүүцлэн за Энэ шинжилгээг мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу хийсэн гэдэг ялгаж
тулгаж асуугаад байна. Тийм учраас энэ саналыг асуултыг суулж Яагаад толгосон болчихдг юм бэ? Ажлынхан барахад айлуу. Энэ нөхдүүд ч өөрөөсөө эдийн засгийн шинжилгээ хийлээ гэдэг ингээд бичээд ирчихлээ. Тэгэхээр эдийн засгийн шинжилгээ гэдэг чинь өөрөө хоёр үнийн дүн зөрүүд тавьчихад нэг засал тавьчихад энэ эдийн засгийн шинжилгээ гэдэг хинч одоо ойлгоно үсттэй. Тэгэхээр би ямар юундаа одоо бүр тодорхой асууж шít. Энэ D компаниар нь эдийн засгийн шинжилгээ хийсэн юм уу? B компаниар нь хийсэн юм уу? Багнуур хуудасад компаниар хийсэн юм уу? Багнуур ич компаниар нь хийсэн юм уу? Бидний дүгнэлтийн эхний хэсэгт байгаа шүү дээ. Шинжилгээ хийсэн объект тэр субъект нь. За тэрийг нэрлэж юу юм? Тийм бид нэр MJLS B, MJLS BD хязгаарлууд нь хариуцлагатай компани хийсэн байгаа шүү дээ. За тэгээд юуг шинжилсэн? Тодорхой тогтоолд дурдгдсан асуудлуудын дагуу шинжилгээнүүд хийгдээд дүгнэлт гарсан байна. Гоо юуг шинжилсэн эдийн засгийн? Яг юуг нэхэр та одоо надад юуг нь гэж хэлүүлэх гээд би энэ дээр хариуж мэдэхгүй. Би ягаад гэвэл наадхаас өөр юм гэж хэлчихээд байна шүү дээ. Ийм охид учирсан байна. Багнуур хуудасад компани. 3.7 тэрбум төгрөгийн охид учирсан байна. Эдийн засгийн шинжилгээгээр энэ чинь нотлогдож ийнэ гэж. Одоо өчигдөр энэ Батханбаяр захиалын бас ярьлаа шүү дээ. Тэгвэл эдийн засгийн шинжилгээ хийгдээгүй юм байна гэж ойлгож болох уу? Болохгүй. Хийгдээд дүгнэлт гарсан гэж ойлгож байна. За тэгвэл хийсэн бол юундаа хийснэ гэж хэлж. Ийм асуудлын дагуу ингээд хийгдээд ийм дүгнэлт гарсан гэж та бидний дүгнэлтэд танилцсан байх гэж бодож байна. Би одоо энэ дээр юунд хийсэн бэ гэдгийг хэлж. дүгнэлтэд дахиж унших шаардлага гарах байх. За уншаад өгч. Та яах вэ? Хариулах гэсэн юм уу? Энэ хариулт асуултанд хариулах гэдэг юм. За урагшаа гарч хариулж. Саяны өмгөөлөгчийн асуугаад байгаа асуултанд л хариулна шүү дээ. MJLSB ХХК, MJLSB DХХК хоёрын энэ хоёр компани одоо энэ гарсан энэ хоёр компаниг юу яасан? Юуны авилгатай тавьчих газрын өрдөн байцаагчийн тавьсан асуултанд хариулах юмар энэ хохирлыг татсан. Нөгөө эдийн засгийн шинжилгээ хийсэн гэж хэлсэн шүү дээ. Нөгөө эдийн засгийн шинжилгээ гэж ойлгосон гэж бид тэр одоо бидний ойлголтоо нэгтгэчихлээ шүү дээ. Тэгээд энэ хоёр компани хохирлыг татсан юм даа. Энэ хоёр компани энэ Багнуур компани хохирлыг татсан шүү дээ. Тэр нь таацсан гэдэг нь хэлээд байна. Багнуур компани хохирлыг татсан. Ер нь нөгөө энэ юм байна. Би бол эдийн засгийн шинжилгээт арай өөр юм ойлгож байсан. Та нар өөр юм ярих болов уу бодож байсан. Мөн үү? Багнуур хуудасад компани хохирлыг та нар тооцож гаргасан арай өөр маяг нэг тоон үүсэн бичний төрний зардал гаргасан. Энэ юмны зардал байна. Ийм юм юу ашигтай зардал юм байна. Үгүй юм. Эднийхийг тооцсон бол ялгаа байх. Нэг тоон үүсийг хэдэн төгрөгөөр шигшдэг. Хэдэн төгрөгөөр тээвэрлэдэг. Хэдэн хүн цалин өгдөг. Бензин шатах ингээд бүх юм та нар жиш гарах юм шүү дээ. Эдийн засгийн шинжилгээ гэдэг чинь энэ зөв үү? Миний ойлголтоор зөв буруу юу? Эсвэл нэг хоёр докторын дүнг аваад их докторсон дүнгээс баг тоог нь асаад зөрөгөөр нэг тоо гаргачихад нэг тоо тавьчихад энэ бол эдийн засгийн шинжилгээ юм а гэдэг юм уу? За бүх тооцоолыг эдийн засгийн шинжилгээ хийж гаргаж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт мөрдөн байцаагчийн тогтоол асуудлууд байгаа. Тэр асуудлуудын дагуу бид нар шинжилгээ хийгээд тэр асуудлуудын хүрээнд бид нар дүгнэлтээ гаргасан байгаа. За тэгвэл энд бол бид нар тооцох шаардлагатай юм байна, шаардлагагүй юм байна. За асуудлуудынхаа хүрээнд хийсэн эдийн засгийн шинжилгээгээ үзүүлж баримттай тооцоололтойгоо бүх юмаа үзүүлж байгаа бол
Дүгнэлт бол автас хэрэгт байгаа. Айсын баримтууд энд байж байна. Харахгүй байгаа учраас тодруулж яана баяр сайхан. Энэ тааны дүгнэлт энэ мөн үү? Мөн. За энэ дотор ч надад тийм харагдахгүй байна. Юу харагдахгүй юм гэдэг та яг яриад байгаа юм. Эдийн засгийн шинжилгээ хийсэн юм харагдахгүй байгаа. наад чинь зүгээр санаанаас зохиогоод тавьсан тоонууд гэж та бодоод байгаа юм уу? Санаараас зохиосон би Наад дээр нь тодорхой хэмжээний шинжилгээ эдийн засгийн дүгнэлтүүд хийгдэж гардаг үр дүн шүү дээ, үр дүн. харин зүйтэй. Тий. Би тэгж ойлгоод асуугаад. Тийм учраас би наад таныг бол хамтдаа ойлгоцоо гэж бодож байна. За би ойлгож байгаа асууж байна. Баяр сайхан шинжээч. Тэгэхээр энэ дотор чи нөгөө эдийн засгийн шинжилгээний юмнууд байхгүй байгаа учраас би асуугаад байна шүү дээ. Энэ нь эдийн засгийн шинжилгээ ямааг та надад нэг үзүүлээд тааж. Энэ дүгнэлтэн дотор энэ нь бол эдийн засгийн шинжилгээ юм аа гэж. За. Энэ жижиг үйл эдийн засгийн шинжилгээ үйлдвэр орсон. Шинжээчийн дүгнэлтэд зөрүүтэй ч юм уу энэ асуудал явахгүй шууд эдийн засгийн гэдэг үгэнд нь ороод эдийн засгийн шинжилгээ юу юм бэ гэдэг. Энэ ямар шинжээчийн дүгнэлттэй холбоотой. Эдгээр шинжээчийн дүгнэлтэд гаргацсан. Шинжээчийн дүгнэлт үндэстэй юу? Эсвэл зөрүүтэй юу? Энэ асуудал явах байтал эдийн засгийн гэж яваад их. Тийм учраас энэ асуудлыг эсэргүүцэж байна. Би тэр эдийн засгийн одоо шинжилгээний шинэ үндэстэй хэсгийг тодруулах гэдэг нь ойсохон болохоор. Тий, орой шинжээчийн дүгнэлт чинь үндэстэй хэсгийг тодруулах гэдэг. Тэгээ үндэстэй гэж асуухаар үндэстэй гэж хэлэхээр тийм үндэстэй гэж ойлгох хэрэгтэй мó би. Энийхээ ялгаас ойлгомоор байгаа байхгүй. За асуултаа ойлгосноо. Эдийн засгийн шинжилгээ гэдэг нь өөрөө би одоо баг онлайн ярих гэдэг нь л да бүхэл бүтэн буюу цол тэдгээрийг бий болгосон бүрдүүлэгч хэсгүүдэд задлж хуваан эдгээр хэсэг дөрв тус бүрийг судлан танин мэдэх арга буюу тооцоолол математикийн загварчлалын арга математикийн арга бүх зүйлийг ашиглан одоо энэ хийж байгаа шинжилгээг л эдийн засгийн шинжилгээ гэж байна. Тэгэхээр бидний энэ гаргасан дүгнэлтэд хэдийн хэмжээний нүүрс давнуур хувьцаат компаниас худалдан авсан хэдийг борлуулсан хэдийг нь тооцоог нь хийцэн хэдийн тээврийн зардал гаргацсан ямар үйл ажиллагааны зардлууд гаргацсан гэдэг бүх зүйлийг тооцоолж судалж дүгнэж хийсэн учраас энэ өөрөө эдийн засгийн шинжилгээ болоод байгаа. Гэтэл та эдийн засгийн шинжилгээ гэж юу юм бэ гэдэг ингээд үүдээс асууад байна л да. Одоо наадах чи одоо би дахиад тодруулчих. Одоо сая бүгдийн тооцсон юм ярьчлаа шүү дээ. Ондын хой тодорхойл байдаг юм байна. Эдийн засгийн шинжилгээ одоо ойлгож авлаа. Тэр чинь юу асуугаад байгаа юм? Бүх зардлын тооцсон гэж сая хэллээ шүү дээ. Бензин шатахын одоо бүх юм тэр тооцоочийн дотор хаана байгаа? За энэ дүгнэлтэн дээр асуултуудын хүрээнд тухайн одоо аж ахуйн нэгж маань санхүүгийнхаа тайлангийн үр дүнгээр ямар үр дүнтэй ажилласан бэ гэдэг зүйлийг хамарсан дүгнэлт бол гарсан байгаа. Энэ дүгнэлтэн дээр одоо үр дүн гарсан. Энэ хаана харуулчих л даа.
За, яасан. Тэгээд нэг үнчиж авсан. Ингээд манай хүмүүст ингэж хэлж байна. За оншоод өчтөр цаад усууд оншоод наадах чинь бүгд мэдж байгаа. Яг энэ нь одоо ингээд бензин шатхооны тооцоо, энэ нь ажилчдын цалингийн тооцоо, энэ нь хоол хүнсний тооцоо. Одоо бүр энэ усууч юу ч тэр нүүрсэн дээр ажиллаж байгаа офс гадуур офс нөгөө цацрал өгчтэй нөгөөдөө тусгай. Ингээд бүгдийг хийгээд өгчмаар санагдах юм да. Амар шүү. Би тодруулж асуусан болохоор асуултаа тавиад тодруулж байна. За нэг бүрчлэн наатах бас их шаардлагагүй. Тодорхой нэг нийтний үг бол нэг хэлээ. Бигийнх нь харуулж, чигийг нь харуулж, багнуурынх нь харуулж. Энэ хүмүүс шүүх бүрэлдэхүүн болон бус хүмүүст үзүүлэх гэсэн үг үү? Тэгээ уншаад өгчхөө гэж. За, Аль компани? MJLSB хязгаарлалт террористтэй компанийн хувьд Багнуур ХК-аас 2013-аас 2014 онд нийлүүлсэн нүүрсний тооцоо. За 2012 Тийм билээ. мөхцөл Монголд ажил уншиж. хавсрал 2 Хоёр. За 2010 За Багнуур хязгаар компаниас 2012-аас 13 онд нийлүүлсэн нүүрсний тооцоо энэ толгойд өртөнд буусан нүүрсний тооцоо бол 2012 оны 11 сарын 4-ний өдрөөс 2013 оны 4 сарын 22-ны өдрийн хооронд нийт 1333 вагон нүүрс бууснаас нүүрсний жин тооноор 71227 172 тонн, нийт мөнгөн дүн 1,958,762,300 төгрөг. Амглан өртөнд буусан нүүрс 508 вагон. Ширнзээмүүд шарж гин үү? Сонсож байна. Гэхдээ би эдийн засгийн шинжилгээний юм сонсохгүй да. Гэхдээ за энийгээ тэгээ түрүүний хэлсэн шүү дээ. За та ямар хариулт авах гээд байгаа? Эдийн засгийн шинжид түнэлт гэж юм байдгийм аа гэж түрүүн онлоор хэлсэн. Тоон шуудаа нүүрс буусан, тэдийг хүлээж авсан, тэдийг тэг тооцсон гэдэг бол эдийн засгийн Энэ юу н биш. Эдийн засгийн шинжилгээ биш. Монголд чи өөрөө мэдж байгаа. Сайн тэр тодорхой дээр ч уншинлээ. За тэгвэл таны хувьд эдийн засгийн шинжилгээ гэж яг юу юм? Одоо тэр За болоо зогсоо. За хин сэрэнжээ хүмүүст асуулт байна өөр. Асуулт бол асууя. Гөө би асуултанд хариулт амнаар. Гэ та өөрөө биш гэд зүтгэдэг нь шүү дээ. Гөө зүтгэж байгаа юм биш. Яг гэхдээ асуулт байна уу сэрэнжээ хүмүүст? ийм асуусан. За. Шүгч. За асуултаа асууя. Эдийн засгийн шинжилгээ хийсэн гэж хариулсан байхгүй юу? Тэгээд асуултаа дахиад тодруулчих. Багнуур хувьцаат хамгаалал хийсэн юм уу? Багнуур үлчтэр хийсэн юм уу? Ди дээр нь хийсэн юм уу? Би дээр нь хийсэн юм уу? Эдийн засгийн шинжилгээгээ. Түрүүн бид нэр хариулсан байна. Алин дээр нь хийсэн. Бидний хийсэн нийт шинжилгээ бол MJLSB ХХК, MJLSBD ХХК хязгаарлалт хариуцлага компаниудын 2012, 13, 14 оны 1-р үйлрэлд ямар үйл ажиллагаа явуулж, ямар төрлийн орлого олсон, ямар аж ахуйн нэгж компаниудад гэрээ байгуулж ажилласан. За тэргээд хэлээд өгчихлөө үл. За мөн компаниудын борлуулсан нүүрсний нийт хэмжээ худалдаа борлуулсан нүүрсний нийт хэмжээ. За тус компаниудын Багнуур хувьцаат компанитай 2012 оны 11-р сарын 1-ний өдрийн 12 зураас 02 570 тоод 2013 оны 9 сарын 27-ны өдрийн 12 02 492 тоод гэрээг тус байгуулан нүүрс авч борлуулснаар Багнуур хувьцаат компанид хэдэн төгрөгийн хохирол учирсан.
За MGLS-BD ХХК болон MGLS-BD ХХК-гийн 2012-13 он 14 оны 1-р удирлын нийт өртөг зардлын хэмжээ эдгээр компаниудын санхүүгийн анхан шатны баримт болон холбогдох мэдээлүүд ийг үндэслэн он тус бүрээр зардлын төрлөөр баримтаар баталгаажж байгаа зардлын хэмжээ. За мөн компаниудын банкнд харилцах дансны орлого зарлагын дүн орлого зарлагыг төрлөөр жагсааж гарах. За анхан шатны баримтанд бүрдэл тусагдаагүй орлого зарлагын гүйлгээ байгаа эсэх. За мөн компаниудын санхүүгийн тайлан Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж журмын дагуу хийгдсэн эсэх. За тус дурдсан онуудад мөн компаниуд борлуулалтын орлогоо дутуу тайлансан эсэх, зардлыг баримтгүйгээр татвар ногдуулах орлогоос хассан асуудал байгаа эсэх гэсэн зүйлүүдийн хүрээнд бол хамарч ирсэн. Тэгээд шинжилгээгээ хариулааш. Одоо биднээс ийм сонсох гэдэг шүү дээ. Танаас эдийн шинжилгээс эднээс бензин шатхууд хэдэн төгрөг зарцуулсан байна. Өнөөдөр ажилтны цалин хэдэн төгрөг зарцуулсан байна. Ингээд одоо машинаар уутны хамт хот хэдэн төгрөг зарцуулсан байна. Порт хэдэн төгрөгийн нөөц зарцуулсан байна. Харуул хамгаалтанд хэдэн төгрөг зарцуулсан байна. Өнөөдөр. За яг тэр бүх задрагаанууд бол манайд үлдэнд бол орсон байгаа. Тийм болохоор задрагааг нь харчих боломжтой. Ийм болохоор би нийт дүнгээр нь хэлээ. Аюу харчих. Хэдэн нас хэлээд өгч. Яг харчих. За хавсралт 4-5. 4-5. Одоо харах. 4-5 гэсэн. Энд цаадаа. За нэг яасан гинэ? Тэгээд за MGLS-B хятадын сэргэжтэй компанийн хувьд 2012 онд нийт орлогын дүн бол 2,859,585 төгрөг 477 мөнгө. Бүр ингэж задлж ирэх юм яг саяжирч хэлэх үү? саяжлаад хэлчих болно. Ингээ шаардлагагүй энэ угаасаа байж штэ зөв. Эндээсээ та яг юуг ин асуух гэдэг. Одоо би энийг дараагийн би багнуурахыг асуув. Одоо би багнуур яг багнуурт байгаа юу? Багнуур дээр юм хийгээгүй. За. тэгээ багнуурын охирдыг яаж таацсан бэ? Багнуурын охирдыг тооцоо түрүүн танд хийсэн. Үнийн зөрүүгээр тооцож гаргаж ирсэн, жингийн зөрүүгээр тооцож Та ирсэн эдийн байгаа. засгийн хийсчээ тооцож гаргаж ирсэн гэж хэлсэн шүү. Эдийн Бидний бид нарын хийсэн эдийн засгийн шинжилгээгээд байгаа шинжилгээнээс нэг асуудал авч ирчээд энд ямар эдийн засгийн шинжилгээ хийсэн бэ гэдэг асуулт тавиад байхаар би ойлгохгүй байна л да. Багнуурын чи цогцоор эдийн засгийн шинжилгээ байгаа. Түүнээс нэг асуудал дээр бол ямар нэгэн шинжилгээ хийгдэж болно, хийдгүүгээр нотлогдох баримтууд гарч болно. Тийм учраас та энийг ойлгох Танд байна. санал байсаахаа. Цогцын шинжилгээ гэдэг чинь санал нэг байна. Тэгэхээр та 3 компани, 4 компани үйл ажиллагаа тоолоод та нар үтсэн. Цогцоор нь үтсэн байх хэвээр. За өөрөө тэгж хэллээ. Тэгээ багнуурахыг үзэхгүй байж яаж авах гаргаж ирсэн. За жишээж явахад би багнуур дээр гарсан хохирлуудын талаар ярил л да. Багнуур дээр гарсан хохирлын талаар бол бид нар багнуур хувьцаат компаниас чигнэж гарсан жингийн зэрэг ярьсан ш. Чигнэж гарсан пүүний жин нэгдүгээр, хоёрдугаар тээвэр хийж байгаа Улаанбаатар төмөр зам энэ бол хөндлөнгийн байгууллага. Улаанбаатар төмөр замын пүүлсэн пүүний жин хоёроор багнуур хувьцаат компаниас гарсан тэр нүүрсний хэмжээг тогтоож байгаа. Нүүрсний хэмжээг тогтоож байгаа. Энэ яагаад тогтоож байгаа юм бэ гэхээр багнуур хувьцаат компаниас бэлтгэн нийлүүлэгчийн харилцагчд болох бүх худалдан авагчид яг энэ жишгээр явдیں۔ Яг энэ жишгээр хүлээж авчаад манайхаас энэ дутчлаа та нар энэ мөнгөний чинь нутгийн чинь мөнгийг би төлөхгүй гэж ямар нэгэн харилцагч энэ дээр тийм хариуцлага үүрдэг юм аа. Тийм учраас энэ дээр нэг ямар нэгэн компанид ийм давуу ирэх олгодож байгаа юм. За энийг бид нэр хэлээд байна.
Энэ гэрээний талаар бол бид нар бол энэ гэрээг бол бид нар мэдэхгүй, энэ гэрээг үнэлж дүгнж мэдэхгүй. 27,500 төгрөгөөр энэ гэрээг хийсэн гэдэг нь бидний энэ шинжилгээний дүн хийхэд нотлогдоод байгаа энэ гэрээгээр. Тийм учраас энэ гэрээ одоо хүчин төгөл рүүгүй юу, энэ гэрээний аль заалт нь ямар хохирол учирсан гэдгийг бид мэдэхгүй. Энэ өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдэгдэх асуудал. Тэгээ эн чинь энүүгээрээ бид нар юу хэлээд байгаа гэхээр энэ төрийн өмч, улсын өмчөнд хохирлчод байна шүү дээ. Төрийн байгууллаганд ард түмний өмч хохирол амсчаад байгаа маа. Энэ хохирлын эзэн хин юм бэ? Энийг бид нар заад ийм компани, тийм компани гээгүү. Энэ зүрх яагаад тооцох хэрэгтэй? Яагаад энэ төрийн компани болохоор юу тэр хөрөнгө нь ингээд үн цэнгүй явж байдгийг? Яагаад ингээд засарч яд юм бэ гэж бид нар яриа. Асуулт байна юу? За тэгэхээр өөрөө бол төрийн эрх ашигын үүднээс ажилласан юм байна, тийм ээ? Төрийг л охирохгүй гэсэн бодолтой дүнд гаргасан юм. Би хөндлөнгийн шинжээч. Харин би хөндлөнгийг чинь асуугаад байгаа өөрөө Өмгөөлч чи тэгэж асуухгүй. яагаад төр ингээд охирох хэвээр, яагаад ард түмэн ингэж охирох хэвээр гэдэг улс төрчин юм яриад ундлаа шээ. Улс төржээгүй энэ. Тэр жингийн зөрүүнээс гарсан хойд төрийн өмсөг компани. Асуултаа асууя. Та бусад компаниудтай харьцуулж үзлээ гэж юм, тийм үү? Бусад компаниуд яг одоо тэр жингийн зөрөөгөө тооцсон акт өгөлт үзсэн үү? За бидний мэдж байгаагаар дулаан цэглэх станцтай хийж байгаа юугаа би улсын шүүх хурал 2 оны суулаа гэрчүүдийн мэдээллийг бас харлаа л да. Тэгээ дулаан цэглэх станцтай хийж байгаа нийлүүлж байгаа гэрээнийхээ асуултанд чи хариулж байна. Тэр жингийн зөрүүгээ хоёр тал хувааж гэрээгээр зааж хоёр талдаа хувааж тийм жингийн зөрүүгээ тооцд юм байна лээ. Бусад аж ахуй нэгж бусад худалдаа авагч нарт бол энэ бол шууд худалдаа авсан аж ахуй нэгжүүд маань тэр пүүний жингээр үнэ төлдөг тийм жишээ явж байгаа. Энийг одоо багнуур хувьцаат компанигаас та өөр тодруулсан. Та нар үзсэн үү? Жишээлбэл дулааны 4-р цэглэх станцтай ингэ тооц, 3-таа ингэ тооцдог юм байна лээ. За энэ асуулт Үгнэсний өрөөнд энийг бид нар үүсгэх шаардлага байхгүй. За өөр асуулт асууя. Хэрэг толгодгүй асуулт асуухгүй. Тэгтээ зэрэг өөр энэ хор тооцсон юм гэж би асуугаад байна шүү дээ. Аргыг чинь ямар аргаар тооцсон юм бол та нар тэр шинжилгээх маш олон аргын эдийн засгийн шинжилгээ хийлээ гэдэг юм төрөнд цаад хүч ярьчлаа шүү дээ. Аргатай байдаг юм аа гэж. Тэгэхээр би чи өөрөө бас надад хэллээ шүү дээ. Бусад бүх хэрэглэгчдэд ингэж одоо жингийн зөрөө тооцохгүй мөртлөө эднийхтэр ингэ тооцдог юм байна лээ. Ард түмний өмч төрийн өмч юу өрөвдөж байна гэдэг ингэж шүү дээ. За асуултаа л асуу. Тэгэхээр би энэ асуултаа асуугаад байна шүү дээ. Бусад хэрэглэгчдэд тооцсон юм бол хэдэн сарын хэдний өдөр тэр жингийн зөрөөг ямар акт баримтаар ямар одоо аргаар тооцоод гаргасан юм тэр үтсэн юм аа хэлчих. Үзээгүй үзээгүй гэдгийг хэлчих. Дүгнэлтийн хэмжээнд бол бусад компаниудын юуг тэрийг баримтжуулах шаардлага байгаагүй. Тэгэхээр таны худлаа хэлж байгаа гэж ойлгож байна уу? Худлаа хэлээгүй. Тэгвэл баримтаа үзүүлчих. Тэгж тулгаж асуухгүй. Баримтаа үзүүлчих. Юуны баримт шаардаад байгаа юм бэ? Тэр бусад үтсэн юмнахаа баримтаа үзүүлчих. Хавц тэрэгт яагаагүй шүү дээ энэ доо тийм. Асрагдаагүй баримт. Бусад байгууллагын харьцуулсан баримт нэхэд байгаа юм уу? Энэ хэрэгт ямар очоо тооцохдоо бусад одоо хэрэглэгч нар багнуур хувьцаат компани нөөцөө нийлүүлэхдээ жингийн зөрөөгөр нь тооцдог юм аа. Тоосон ч одоо айлцсан мортгол тэмдэглэл үлдээд тэгээд энэ багнуур дулааны цэглэх станцтай нэлдсэн өчтөний одоо гэрчүүд гэж мэдүүлж юм гэсэн ийм юм яриад байна шүү дээ юм чи. Тэгэхээр би та дүгнэлт гаргахдаа тийм үдсэн бол тэр баримтаа үзүүлж байгаа. Гэхдээ за нэг харьцуулсан баримт байгаа юм уу? Харьцуулсан баримт байхгүй. За. Тэгэхээр би одоо асууж шүү дээ. Байхгүй юм бол та яагаад тийм мэдээлэл өгөөд байгаа юм бэ? Нөгөө вендинг нөгөөс хэлж. Бид нар энийг санаас зохиог энэ анхан шатны баримтаараа төмөр зам Улаанбаатар би түрүүн хийсэн дахиад давтаад хэлээ. Багнуур хувьцаат компаниас гарсан пүү, гарахтман пүүсэн пүү. Тээврийн байгууллага бол хөндлөмийн байгууллага бол Улаанбаатар төмөр замын пүүгээр бид нар энийг баримтжуулж шилгээ хийсэн ба. Би өөр юм асуусан юм байна. За ингээд би одоо юу бодмоор санагдаж байна шүү. Ягаад гэвэл зэрэгөө шүү дээ. За энэ бол таны л эрх. Наач тайлбарлаад авах шаардлага байхгүй. Тэгэхээр би хааш аваар асуулт бий юу? Асуулт байна. За тэгвэл асуу. Тэгээ энэ усаж хариулж өгөхгүй юм ба шүү дээ яах юм. Хариулал л шүү дээ энэ хүмүүс чинь. Гэхдээ өөр зүрж яриад байх юм. Хүн асуухтаа зэрэг өөр юм байх та нар толгож асуулаа гэх юм.
Энэ усууд нь хариулж өгөхгүй юу? За асуулт бол асууя. Би тэгвэл одоо зүгээр ганцхан юу асууч. Тодорхой энгийн маш энгийн. Шинжилгээ мэнжилгээтэй хамаагүй. Улаанбаатар төмөр зам юу ихтэй тооцоо яриад байна шүү дээ. Энэ би компаниуд дээр бол 2013 12 оны 11 сарын 11 сараас 2014 оны 3 сарын хооронд нийт 4,235 вагон мөрөд үүнээс 1394 вагон үлсийг амгалан өртөө 2841 вагоныг нөөцийг толгойд өртөө энэ авч цэцгэргийн 13 дугаар хуудасны 173-аас 174 дугаар хуудсанд байгаа байхгүй юу энэ тоо. Ингээд энэ хооронд талуу тооцоогоо нийлээ хийц. Тэгэхээр тааны гаргасан тооцоогоор байна шүү дээ. 4667 вагон хуусан гэж гаргадгийг. Энэ хоёр өртөнд дэр. Эднийхээр болохоор 4235 432 вагоны зөрөө байгаа байхгүй юу? За хариулъя. Яг хац тэргээс нь тодруулж харах шаардлагатай байна. Тэгэхгүй бол эхлээд байгаа тоогийн сайн мэдэхгүй байна л да. Эндээс хэллээ. Хэдгээр 13 дугаар хуудасны Өгөөж над юу баримт юу хийлээд хэдгээр хац тэрэг хэдгээр хуудсан. Тэр баримтан дээр нэг 173-аас 174 13 гэсэн үү? 173 За наа. Сүргэн төлөв. энэ 170. Мөн үү? Энэ юу хай нөгөө Энэ чи өөр юм. Харин тий. мэдвэл шинжээчийн дүгнэлт машин багнуур биш төмөр зам энэ хоёр компани нөгөө Жишээ харин таны хэлээд байгаа чинь 13 дугаар хавц гэсэн мүү биз дээ? 13 гэж тэмдэглэж авч байна. Энэ дээр болохоор таны хэлээд байгаа чинь шал өөр мэдүүлэг яваад байна л та. Тэгвэл 18 болов. Нөгөө зэт. Дүгнэлттэй хэсэг мөн үү? Дүгнэлттэй хэсэг мөн үү? Биш дүгнэлт биш. Дийг шахин шүү. Газ уухгүй. Ой мэдүүлэг зөв шүү. Тэр мэдүүлэг явах нь зөв байна шүү. Төмөр замын нөгөө хүний мэдүүлэг baаш. Ариун туяагийн мэдүүлэг гэж шүү. Тэр чи ариун туяа мөн үү? Мөн. Шүүгч асуултыг эсэргүүцэж байна. Тайлбарлаж болох уу? За. Энэ эрүүгийн байдлын шүтгүүлийн 272-ийн 1 дээр уншаа сонсогч. Шинжээч гаргасан дүгнэлтэн унш сонсгосны дараа түүнийг тайлбарлуулах буюу тодруулахаар шинжээч асуулт тавьж болно. Энэ гэрчийн мэдүүлэг юутай ямар холбоотой бэ? Тийм учраас энэ асуултыг эсэргүүцэн шинжээчийн дүгнэлтээс нь асууя гэж. За би дүгнэлтийг тодруулах байна. 4667 гэдэг тоо гаргачих гэж хэдэн. Гэтэл нөгөө тээвэр хийсэн байгууллага 4235 тоо гаргачих гэж холбогдлолтой асуулт асууч. Энэ бол гэрчийн мэдүүлэг л яваад байна л да. тий харин энийг л асуугаад байна. 4667 гэдэг тоо гаргачих байгаа. Одоо бүр хоёр төлөвтөн дээр буулгажээ гэж. Энэ хүлээж авсан нөгөө тээвэр хийсэн байгууллага 4235 вагоныг гаргачих гэж. Ямар хүний гэрчийн мэдүүлэг юм бэ? Төмөр замын нэглэн байна. Тэгээ гэрчийн мэдүүлгэн дээр бид хариулт өгөх боломж байхгүй. Тэгэхээр энэ 4667 гэдэг тоогоо яаж гаргасан юм бэ гэж би асууж штэ. Төмөр замын одоо уулзсан юм уу? за Төмөр замын баримтыг үзсэн юм уу? за би энэ тоо гаргасан үндслийг хэлээ л да. Монгол Оросын хувийн нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2014 оны 4 сарын 30-ны өдрийн 93681 гэдэг тоотоор
аралтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст албан тоотын хариу ирж исэн байна. Энэ хариуг бид нэр аваад энэ хариун дээр нийт одоо нүүрсний тээврийн хүнсний тооцооны жагсаалт гэдэг ямиг бол хавсралтаар ирүүлсэн. Энэ хавсралт нь бол 2012 оны 11-р сараас 2014 оны 3-р сар хүртэлх. За энэ хавсралтын толгойг төмөр зам маань бол MJLSB ХХК гэж бол хийсэн байгаа. MJLSB ХХК-гийн нүүрсний тээврийн хүнсний тооцооны жагсаалт гэдэг. За ингээд энэ хувирдлыг хамарсан хугацаанд нийт 1 тэрбум 421 сая 637 мянга 700 төгрөгийн одоо нүүрсний тээврийн хүнс гарсан. Ингээд энэ товчлын сайн мэдгүй байна. Энэ FDB гэдэг Б Батэрдэн гэдэг хүний гарын үсгтээ ийм албан тоод ирсэн. За үүний дагуу бид нар яаж шалгасан бэ гэхлээр тухайн бүр бол сар болгон MJLSB ХХК Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг хоёр тооцооны үлдэгдлийн баталгаа үлдэж явж исэн байна. Энэ тооцооны үлдэгдлийн баталгаа дээр нэхэмжлэгч байгууллагын нэгтлэн бодогч гэж Б Батэрдэн, төлөвч байгууллагын нэгтлэн бодогч Б Мөнгөн Туяа гэж гарын үсэг зурж явж исэн. Энэ баримтуудаар бид нар шалгаж нотолсон. За ийм баримтууд бол үтсэн л гэж. Гэхдээ би хариултанд авсангүй 4667-г яаж гаргасан юм бэ гэж би асуусан шүү дээ. За тэгээд энэ тооцооны үлдэгдлийн баталгааны хавсралтаар энэ Улаанбаатар төмөр замаас нийт одоо толгойд болон амгалан өртөгөөр салгаад тооцоонд хамрагдаж байгаа хугацаанд хэдий. За тэр тухайн хамрагдаж байгаа хугацаанд нийт хэдэн вагон ирсэн. Вагоны ямар дугаар байгаа юм. Вагоны даатс нь хэдийн, тээврийн хүс нь хэдийн, вагон тавилтын хүс хэд гарсан, вагон ашиглалтын хүс хэд гарсан, буугалтын хүс хэд гарсан. Нийт бүхэн дүнгээр тэд босон гэдэг энэ хавсралтууд тухай бүрдээ хийгдэж явсан байсан. Тэгвэл би хариултыг авахгүй л шүү дээ. Танад наадах чинь бидэнд үзсэн наадах шин. Тэгэхээр 4667 гэдэг тоог яаж гаргасан бэ гэж би асууж шүү дээ. Ингээд түүрээ. За энэ тооцоо нийлсэн акт бүрийн ард байгаа энэ түүр дээр бооны тоо дугаарууд нь тус бүрдээ заагдсан байгаа. Тэгэхээр энэ тооцоо нийлсэн акт бүрээрээ хэд хэдэн вагон байна вэ гэдгийг нэгтгэж гаргасан. За тэрийгээ тайлбарлаад өгч. За. Яарсан. Хариулт өгсөн юм уу? Хариулт болчлаа гэж үзэж байна. Гэхдээ тайлбарлаад өгчхөл гэсэн. Одоо энэ дээр нэг одоо ширээ толгойдоор энэ чинь ингээд юугаараа байна шүү дээ. Амгаландаа тэр толгойдод тэр ягаад гэхээр энэ чинь нэг вагон гэх чинь 61 тонн 63 тонноор гэж авч байгаа шүү дээ энэ усууч. Энэ чинь нөгөө үний дүн жин бүх юм нөлөөлөд байгаа байхгүй юу? Маш олон өдрөг байгаа шүү дээ зүгээр үстэй. 2000 бодлоод хэлж нийлүүлээд базаад За энэ тооцоо нийлсэн актны артал энд ингээд вагоны тоо нийт вагоны тоо гэдэг энд ингээд юу яатсан байгаа. Вагоны тоо тээврийн хөлс тэгээд одоо бусад нөгөө нэг зардлуудаа ингээд вагоны тоог хэлж. Тэгээд энэ дээр наач юуны баримт та нар гаргасан баримт юм уу? Наач гар хөлийн үсэхгүй нэг юм харуулдаг шүү дээ. Тийм үү. Тэ? За уцаа утрачаарай. вагоны чиг. Энэ данар энэ чинь ихний хүлээж авсан. За энэ Улаанбаатар төмөр замаас Тэг хэлж. Гоо хэлж. Танилцуулж энэ багцлаад. За ингээд юу би компани дээр Улаанбаатар төмөр замаар 2012 онд нийт 724 вагон. За 13 онд нийт нэмээд явуулаа. 714 вагон. 714 вагон. За 724 вагон. За 724 вагон. 24 вагон. За тэгээд 13 оны 4 сар хүртэл 1117 вагон. 17 вагон. За
Биеийн нийт дүн 1841 За байна. 1841 байна. Ааха. За Энэ нөгөө толгойд юунда тохирч байна уу? За энэ юугаар сална толгойд юугаар бас салж байгаа. Тэгээ салгаж явах уу? Нийт дүнгээр. За нэг ихлэ нийтлэнээс За толгойд төвтөн дээр 1304 1800 би 1841-гээ биччихлээ. толгойд юугаар нь салгах юм уу? Гоо 1841 дээр одоо би нийт зүг шаардсан. Тэгээ нэмээд. За тэгвэл дээд дээр болохоор 13 оны 12 сар хүртэл За 1653 байгаа. 1653 байгаа. За За 14 оны 3 сар хүртэл 1173 байгаа. 1173 байгаа. За Нийтдээ 2800 Шүүгч энэ нэг санал 2000 шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн тогтоолтоо өмгөөлөгч эдгээр танилцсан. Танилцаа гарын үсгээ зурцсан. Одоо дахиад танилцчаад одоо энэ шүүх танхимд дахиад тооцоолъё гэж байгаа юм бэ. Тийм ч за нэг зүйлс бүтэн тоогоо илч. ингээд 7490 4667 байгаа. 7497 гарчих. 90 гарчих. 4667 байгаа. Би уруу бодчих. 4766 4767 гаргасан байхгүй юу? Тий. Тэгээ би одоо ингээд энэ аксэр цугларсан баримт эдний хоорондоо юу ясаахаа 4667 гарахгүй байгаа учраас нэг би асуугаад байгаа. Тэгсэн одоо сая таних хэрэгтэй зэрэг ингээд таны гэсэн тоо хооронд нэмэхээр 7490 болчихлоо шүү дээ. За хоёлаа яаж бодохоор би компани сая бичсэн дүнгээрээ юу? 1841 таар гаргасан тийм ээ. 1841 гарсан. За хоёул дахиад эхнээс нь бодъё л доо. Эхнээс нь бод шаардлагагүй. 1841 ихний вагон биз дээ. За дараагийнх нь 1656-гээ биз дээ. 1653. 53 1653. Нэмэх нь 1173. 73. За ингээд за жаараа 1653. 2826 байгаа. Гарснаа таних? Харин надад 2826 гэж нэмсэн шүү дээ сая. За 2826 дээрээ түүний гарсан 1841 багаанаа нэмэлтээ. Ингээд 4667 байгаа. За 4667 1841 дээр 1841 дээрээ 1800 Бишээ та 4667 дээр 1801 нэмээд байх юм. юу? Та тэгээд нэмэх гээд байгаа юм уу? Тийж нэмэх гэж байна яг. Ийм богоны юм маань 4660. Энэ 1841 дээр хэдийг нэмэх. За тэгээд 2826 үсттэй. За 2820. За ингээл 4000 хэд чинь гараад ирж За байгаа. 4467 тийм ээ. Одоо энийг та нар юугаар нь ялах? Өртөгөөр нь. Амгалан өртөөн дээр хэд бос. хоёр сар хавсралт нэгдээ Авсралт зархаа энд байгаа үсттэй. нэг дээр Энэ байна. зүрөөд байгаа юм. Амгалан өртөөн дээр хэд бос юм? За зүрөөд байгаа бол та энд хэдийн тэд дээр нь энэ зурж байна. Амгалан хэд бос? Хоёрхан өртөө шүү дээ. Амгалан хэд бос? За тэгээд толгой төвтөн дээр хоёр компани нийлүүл хийчихв. Тэгвэл Нийлэл. Толгой төвтөн дээр 2980 байгаа. Амгалан өртөн дээр 1410 байгаа. за энэ чинь одоо энэ чинь юу яриад байгаа? Энэ чинь зүрх байгаа байхгүй юу? Тэгээд завтаагаар очисон 277 байгаа. Энэ нөгөө төмөр замд өгсөн юу байгаа шүү Тэгээд та нар наад нөгөө жингийнхаа зүрх бодоод үнийн дээ. За жингийн зүрхэн дээр за та хэлдэг. одоо жишээлбэл толгой төвтөн дээр ийм байгаа байхгүй юу? Энэ хоёр эдний хоорондын тооцооны сайтаар 1394 байгаа. Амгалан дээр толгой дээр 2841 байгаа байхгүй юу? Тэгээ одоо энэ дээр таны дахиад 4667 дээр юу нэмэх гэдэг задгааг бас оруулах гэдэг юм. Авсан байгаа ч шүү дээ. Хүлээж авсан байгаа ч аваад Одоо ийм байгаа. Задгаагаар бол та нар 16,000 тонн гэж гаргасан тийм үү? Шинжээчийн дээр 16,000 тонн шүү дээ. тийм. Хэдэн байгаа юм? 277 байгаа. 277 байгаа.
Тэгэхээр надад 277 гарахгүй байхгүй юу? 277. Ингээд нүүртэй чи хэмжээ зурчиж байгаа. Та наадхаа сайн бод. Та юу гүнзлээд 277 гарахгүй байгаа гэдэг ойлоо. Танд зүйлх юм байна уу? 16 вагоныг та нэг вагоныг хэдэн тоноор? За, хоёул ингээд бодоод үзэл та нийтдээ 16144,96 тонн 277 вагоноор буусан гэсэн байна. Энийг дундчлаад 277 вагонд хуваахад нийтдээ 58.3 тонн нэг вагон дээр нэг вагон 58.3 тонн. Тэгэхээр вагон маань өөрөө 60 тонноос одоо дээшээ байдаг түрүүний одоо мэдээлэлүүд одоо байсан. Тэгэхээр энэ 58 дунд чинь гэдэг маань бол магадaltaй шүү дээ. Энэ бас тийм зурж байгаа юм бол байхгүй шүү дээ. Би 58 тонн байна. 58 утсан байна. Үгүй энэ чинь вагон тус бүр дээр өөр жин гарч байгаа. Энэ жингүүдийн жинсэн дунд чинь 58 тонн гарч ийна л гэж юм. Энэ үл яг нөгөө багнуураас ачаалсан дүнгээр ярьж байгаа шүү. Анхаа шатны баримтыг үндэслээд багнуур компаниас ачаалсан Би дүнгээр ярьж байгаа. ингээд асуултад дуусчих. Би яагаад тэгэхээр энэ талуудын хоорондын хүлээлтсэн тооцооны акт байгаа байхгүй юу? Тэгээ мөнгөө төлөөд ийм төчин вагон буулаад төчний тээврийн зад төлөөлөх тийм анхан шатны баримт байгаа байхгүй юу? Энд нэгтгэн үзүүлээд одоо манай хоёрын тооцоо байхгүй болсон гэх. Тэгэхээр та нарын юутай ингээд зөрөөд байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар анхан шатны баримт үзлээ гэж ярьдэн шүү дээ. Тэгээ би эхлээд чих юм. За би сонсч хараа. За энэ тэгэхээр энэ нийлсэн акт нь өөр гараад та нарыг болохоор одоо жигэнсэн дундаж одоо бүр өөр юм болоо явчлаа. Тэгэхээр энэ анхан шатны баримт байхгүй. За Яг ч одоо бидний хаалгах нь тэр байхгүй юу? Байхгүй. Та нарын хуулбар энд байж магадгүй. Энэ баримт нь байхгүй. Тэгэхээр одоо бид нь яах ёстой юм? Та нарын тооцоо зөрчлөө, эдний тооцоо зөрчлөө одоо яах ёстой юм? За таны авсан анхан шатны баримт гэдэг маань Улаанбаатар төмөр замын Нягтлан бодчоос авсан баримт гэж би ойлгож болох уу? Тэр гарсан баримтаа үзүүлж байгаа хоёр За шинжлэл асуухгүй зүгээр. За уучлаарай. За Улаанбаатар төмөр замын Нягтлан бодчийн гаргасан баримт гэж үзэж байгаа бол яг одоо энэ авилтаа тэмцэх газрын мөрдөн шалгах хилдэст гээд Улаанбаатар төмөр замаас ирүүлсэн албан тоот хоёр хоорондоо хэрхэн зөрж байгааг бид нар шалгах боломж байхгүй. Энэ ирсэн албан тоотыг бид нар тухайн компани санхүүгийн анхан шатны баримттай тулгаж гаргасан учраас яг энэ зөрүүг бол бид нар хэлэх боломжгүй. Хэрвээ шаардлагатай бол яг энэ төмөр замын Нягтлан тайлбарлах хэрэгтэй байгаа юм нэг. За шүүхэл төр завсарлаа. Хуралдааныг 14 цаг 10 минутаас үргэлжлүүлж явуулъя. За ингээд төр завсрал.